Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааныг Улсын их хурлын гишүүн Дэмбэрэл удирдлаа. Хурлаар Монгол улсын ерөнхийлөгчөөс Улсын их хурлд 2013 оны 11-р сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн агаарын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны хуралдаанд Монгол улсын ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Өнөр Баяр, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Мягмар, үндэсний хорооны мэрэгжилтэн инх жаргал нар оролцлоо. Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол улсын ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Өнөр Баяр танилцуулсан юм а. Хуулиараа бол энэ үндэсний хорооны маань чиг үүрэг нь агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцаа уялдааг нь хангах гэж. Өөрөөр хэлбэл бодлогын түвшинд нийслэл агаарын бохирдолтой холбоотой асуудлыг уялдуулан зохицуулдаг хяналт тавьдаг тийм институт. Яг агаарын бохирдлыг бууруулах шилээ таны хэлээд үнэхээр цэвэр агаар сан гэдэг юм уу, нийслэлийн агаарын чанарын алба гэдэг маш олон институтууд үйлчлэг явуулж байгаа. Эдгээр бол өөр нь тус тусан чиг үүрэгтэй. Гэхдээ одоо засгийн газарт очисноор энэ уялдааг хангах яг тэр хорооны маань үндсэн бүрэлдэхүүн засгийн газрын бүтэц байж байдаг. Нөгөө талаас ажлынх нь хүндрэл нь миний ойлгосноор засгийн газрын түвшинд ингээ гацдаг, удаадаг. Тэгээд зарим бодлогын зөвлөлтөөсөө ингээд юм явдгаас хүндрэл гарсан гэж ойлгож байна. Тэр утгаараа энэ асуудлыг бол засгийн газарт хуулийн төслийг Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоо дэмжсэн бөгөөд байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын их хурлын гишүүн Содбаатар илтгэхээр тогтлоо.